Даштрын гам батгдаг. За би 2012 Паралимпик 14 дугаар наадамд жодо хийн төрөлд 90 кг харилцсан. Жодо болоос хэмжээний арт. Энэ багаас ахын бүхий спортуудыг сонирхдаг. Тэгээд багаас одоо ноцолдож өссөн л доо нэг хөрөд энэ байдаг бол хичээл хийсэн боддог гэсэн. Тэгээд 2004 онд төвд явсаад манай Паралимпийн баг тамирчид тэгээд тэнд жодо хийн спорт байдаг юм байна. Хайр хүмүүс барилдаг юм байна. Чиний спортыг сонирхоод байдаг шүү дээ. Тэгээд хичээлүүл яасан гэх юм. Одоо тэнд явсан тамирчдаас надад санал гаргасан. Жодо хийн төрөл барилдаг. Одоо Бразилийн тамирчин байгаа. Асах 100 кг барилдаг. Тэгээд тамирчин бол одоо Олимпийн 3 удаагийн авраг өөрийгөө ялан дийлж чадсан. Түүнхээр сайн тамирчин байна. Одоо 40-д насны залуу тамирчтай бол манай сайхан байлдаа л тэгээд өндөр амжилтанд хүрч байгаа. 2003-аас 2007 оны Монгол Улсын боловсролын сургуулийн Монгол судлалын сургуулийг Монголны багш мэргэжлэр төгссөн. Багш мэргэжлэлтэй. Өнөөгийн төвшөнд бол баг зэрэг бол ахиж галж байгаа боловч хөгжлийн бэрхшээлтэй дээр одоо ажлын байр сайн бий болохгүй юм гэж бодож байна. Ерөнхийдөө бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань боловсролыг бол маш өндөр хэмжээнд эзэмшдэг боллоо. Тэгээд тийм болохоор энэ хүмүүс бас тэр хэмжээнд төгссөн ажлын байруудаас бий тусдаж байна. Энд үзэх маань одоо нэг манаас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бол ямар ч ажлыг хийж чадах юм хэмжээнд байдаг тийм хүмүүсээ зөвхөн хэмжээ ойлгож эхэлж байгаа гэж ойлгож байгаа л да. Ямар ч эрүүл хүнээс илүү хийж чадах тийм ажилдаа үнж байх тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол маш олон байгаа. Мэргэжлэрээ хөгжлийн бэрхшээлтэй ажилд орох тэр ажлын байр нь хэн байж байгаа тэр нь цаад албан байгууллагууд нь одоо авахд татгалзахгүй. Тэгээд эрүүл хүн ажилд орж байгаа юм шиг хэмжээнд